Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Багш та хэдэд түрүүчийн хичээлээ үргэлжлүүлсэн хөдөлмөрийн эрэлт ба нийлүүлэлт цалинтай хэрхэн холбогдох вэ гэдэг сэдвээр мэдээлэл өгөх гэж байна. Хөдөлмөрийн зах зээл дээр цалин өсгөд байгууллагын зардал нэмэгдэж ашиг буурдаг. Харин цалин буурахад хөдөлмөрийн эрэлт өснө. Энэ байдлыг хөдөлмөрийн зах зээлийн мөрийгээр илэрхийлдэг. Хөдөлмөрийн зах зээл дээр хөдөлмөрийн эрэлтийн мөрийг, нийлүүлэлтийн мөрийг гэж байдаг. Багш та хэд эхлээд эрэлтийн мөрийг танилцуулъя. Бүгдээрээ график руугаа сайн хараарай. Хөдөлмөрийн эрэлтийн мөрийгээс харахад цалин буурахад хөдөлмөрийн эрэлт өсөж байна. Цалин өсгөд хөдөлмөрийн эрэлт ба ажиллах хүчний тоо буурч байна. Энэ тоон графикуудыг та хэд сайн ажиглаад маш сайн хараарай. Дараагийн хөдөлмөрийн нийлүүлэлтийн мөрийг. Энэ мөрийг ажиглахад цалин өсгөд хөдөлмөр эрхлэх хүний тоо өснө. Цалин буурахад хөдөлмөрийн нийлүүлэлт буурч байгаа зүй тогтолцоод харагдаж байгаа ялгааг та бүхэн олж хараарай. Дараагийн 3 дахь сэдэв бол хөдөлмөрийн нийлүүлэлт ба хөдөлмөрийн эрэлтийн тэнцвэр хэрхэн яаж бүрддэг вэ гэж. Та F цэг дээр ирэхэд хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэр үүсэж идэг. Зах зээлийн тэнцвэр үүсэнгүүт түүндээ зогтсон цалин тогтож байдаг. Ийм учраас F цэгээс дээших улаан өнгөөр бутсан мужид хөдөлмөрийн нийлүүлэлт эрэлтээсээ давсан байдал харагдаж байгааг та бүхэн анзаарч хараарай. Үүний үр дагавар нь юу вэ гэхээр ажиллах хүчний илүүдэл буюу ажилгүйдэл үүсэж байна. 3 графика маш анхааралтай ажиглаад математикийн хичээлтэйгээ холбоод хөдөлмөрийн эрэлт ба нийлүүлэлт цалин хоёр ямар хамааралтай байгааг дэвтэртээ улаан балаар графика зураад тэмдэглээрэй. Мөн сурах бичгийн 43 дугаар хуудас их сурвалжийг уншаад даалгавар 1-4-ийг хийж үзтгээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа.